Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт төслийн талаар хуульчид өнөөдөр хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх үс асуудал тусгагдсан болохыг хуульчид хэлж байна. 1992 оны 1 сарын 13-нд шинжлэгдэн батлагдсан үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл одоо хүртэл яригцаар байгаа. Энэ асуудлаар олон нийтийн сонсголыг хүртэл явуулсан юм а. Судлаачдын зүгээс үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдгийг хэлдэг ч зарим хуульчдын зүгээс хуульд өөрчлөлт оруулах цаг нь болоогүй гэдгийг хэлж байгаа юм. Улс төрийн докторгүй нэг нам парламентод олон холцоход байгаа энэ үед үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь буруу гэдгийг хуульч хэллээ. Яг өнөөгийн цаг үед энэ өөрчлөлтийг хийх ёстой юу гэдэг бол бас арай өөр асуудал баг тий. Өнөөгийн байдалд бол өнөөдөр чинь нэг нам парламентын дийлэх суудлыг авчихсан байна тий. Өөрсдийн дийлэх олонхын суудлыг авцсан энэ улс төрийн давуу байдлаа ашиглаад одоо үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэсэн нэрээр бас зүйтэй зүйлийг бас үгүй хийх боломж гарч магадгүй гэсэн болгоомжтой байна. Нөгөө талдаа үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэрийдлэр эрх бүхий албан тушаалтан улсын хурлын гишүүдэд ашигтай байдлаар хуульд өөрчлөлт орохвээ гэсэн олонний болгоомжлол байгаа. Тэгвэл хуульчдын зүгээс үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэрээр шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх үс болоод байгааг хэлж байгаа юм а. Тухайлбал одоогийн хуулиар ерөнхийлөгч шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон шүүгчийг судлан томилхоос татгалзах шийдвэрийг гаргах хуультай юм а. Харин үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн нэрсийг ерөнхийлөгчд өргөн барихаас өмнө улсын хурлд танилцуулна гэж заажээ. За ингэснээр шүүх улсын хурлаас хараат болж байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулсан юм а. Өндөр албан тушаал энэ шүүх эрхэмтэн байгууллагууд ч байдаг юм уу? Бусад өндөр албан тушаалтнуудыг томилохдоо улс төрчид өөрсдөө томилж ингэж явах юм бол угаасаа хараат болно. Хараат байдал энэ өнөөдрийн нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юмар бол арилахгүй. Хараат бус болгыг бол хууль тогтоох байгууллага буюу одоо энэ үндсэн хуулийг хэлцэж батлах гэдэг энэ байгууллага чинь энэ томилгооны эрхээсээ татгалзаж энийг өөр тийш нь шилжүүлэх ёстой. Өөр газар өгөх ёстой. 27 жил болж байгаа үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан зүйтэй гэдгийг олон нийт хэлдэг. Ингэхдээ нухацтай судлах хэрэгтэй байгааг хуульчид хэлж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар иргэдийн дунд зөвлөлөх санал асуулга явуулсан ч үр дүнд хүрээгүй гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.